өнөөдөр бүгдээрээ ажиллагаа багтай цайны боов хийж сурцгаая. За орцоо танилцуулъя. Гурил 500 г, далдуу модны тос 120 г, элсэн чихэр 150 г, хөөлгөгч 5 г, давс 5 г, өндөг 2 ширхэг, ус 250 г, ванилийн сахар 5 г. За эхлээ 250 г усандаа элсэн чихэрнээс 2 халбаа орчмыг хийгээд давс хөөлгөгч хайлуулсан далдуу модны тосоо хийгээд сайтар хутгаад 5 минут орчим байлгах ёстой байгаа. Энэ хооронд гурилан дээрээ элсэн чихэр, өндөг, ванилийн сахараа хийн. Усандаа хийсэн хөөлгөгчөө дээшээ бөмбөгээд ирэх үед нь гуриландаа хийгээд гараараа сайтар зуурч өгнө. За зуурсан гурилаа дулаан газар юмар хурчаад 2 цаг орчим хөөлгөх ёстой байгаа. Хөөлгөх үедээ та хүнсний скотч дээд талд нь таглаад ашиглах боломжтой. За хөөсөн гурилаа гараараа нухаж илдээд өөртөө байгаа дурын хэвээ ашиглан дурынхаа хэлбэрт оруулж өгнө. За энэ хооронд чарах зуухаа 170-ийн талаа нь халаас нь зуухандаа лист төмөртэй боовоо хийгээд 35-аас 40 минутын турш жигнэж өгнө. Жигнэж дуусаад сайтар хөргөж байгаад амтах хэдээрээ. Ингээд таны хийсэн амтад цайны боов бэлэн боллоо. Баян кичийн хуудастай хамт байсан та бүхэндээ баярлалаа.